Тэрвээ тийм юм байгаа бол тэрнийхээ төлөө яв гэдэг байгаа байхгүй. Ардчилсан намын үнэт зүйлс гэдэг юм яриад шүү дээ. Энийний чинь гол утга учир нь эндээ байгаа. Ердөө хувь хүн өөрийнхөө хувь зээг өөр авч. Ардчлал бол та нарт бол диважин давээч гэсэн үг байхгүй шүү дээ. Та нарын оролцоог ч дангаж өгөө боломжийг ч бүрдүүлж өгөх гэсэн. Тэрийг аваад явж чадахгүй юу гэдэг бол одоо манай монголчуудын хэлдгээр бол эзэн хичээнэвэл заяан хичээнэ гэдэг үгтэй чинь их дүүцээд байгаа биз. Тиймэрхүү юм байгаа шүү. Ерөнхий одоо оршил болгоод хэлэхэд тэгээ бараг болчихж байгаа бах тий. Тэгэхээр одоо Ардчилсан нам 2017 оны ерөнхийлөгч сонгуулийн тооцоолол ямар телевизтэй 24 цагийн мэдээ. 17 оны сонгуулийг тооцвол ер нь 10 гаруй жил ялсангүй. Тэгэхээр энэ дээр таны хувьд яг Ардчилсан намын энэ олон удаагийн сонгуульд дараалсан ялагдал юунд байв? Гэхдээ ялагдах ёстой бол ялагдсан байж таарна шүү дээ. Хэрвээ ялах ёстой байсан бол ялж таарна шүү дээ. Ялагдах ёстой л байж тэрний учир шалтгаан юу юм бэ гэд хүн болгон дор дорноо одоо янз янзын бодож байгаа байх. Би бол одоо хэд хэдэн төвшөнд авч үзмээр байна. Тухайлбал одоо нийгмийн төвшөнд бүр бүхэл нийгмийнхаа төвшөнд аваад үзмээр байна. Намын төвшөнд аваад үзмээр байна. Ард иргэд хувь хүний төвшөнд аваад үзмээр байна. Тэгэхээр тэр бүх хүчин зүйлүүд чинь бүгдээрээ нийлжээж л тэр намын ялалтыг л авчрах хэрэгтэй шүү дээ. Тухайлбал намын төвшөнд аваад үзэх юм бол намын удирдлага зохион байгуулалт нь шаардлага хангаагүй юм байна. Эсвэл намаас явуулж байгаа бодлого нь шаардлага хангаагүй юм байна. Намаас дэвшүүлж байсан мессежүүд олон түмэнд хүрээгүй юм байна, тийм ээ. Тэр сонгуулийн ажлаа зохион байгуулах юм бас алдаатай оноотой хийсэн юм байна. За юм дээр тууштай зогсож чадахгүй бусдыг дагаж намирсан юм байна. Өнгө мөнгөнд худалдагдсан юм байна. Түмэл юм байсан баг. Тийм учраас би бол тэр ялагдлуудыг бол яг төрхсөрхий аимшигтай зүйл гэж бодохгүй байна. Талцал хуваагдал байсан. Байсан тэр чинь бас дахиад нөгөө ялагдлын чинь нэг шалтгаан болж байсан байна. Тэгтээ талцах шалтгаан нь юунд байсан, ямар учиртай юм бэ гэдгийг бол бас дахиад харах хэрэгтэй байхгүй. Энэ чинь янз янзын үзэл бодолтой хүмүүс ороод ирсэн байгаа. Тэн дотор чинь бол нам гэдэг энэ механизмыг ашиглаад энэ институтыг ашиглаад дөрөөлөөд тэгээд нэг эрх мэдэл албан тушаал төрчихье гэсэн нэг тийм далд бодолтой хүн гарч ирээд цээжээ дилддэг. Намын төлөө эх орныхоо төлөө ард түмний төлөө гэж хязгааргүй эх орон цэцэрээ гаргаад баярлаадгүй гэдэг. Үүний хэрэг дээр нэг албан тушаалд очих гэсэн бодолтой хүн байж болно тийм ээ. Эсвэл одоо өөр ямар бодолтой үнэхээр шин сэтгэлдээсээ тэр нэг намын төлөө явъя гэсэн бодолтой хүн бас байж болно шүү дээ. Тэгэхээр чи хүлээж энэний асуулт нэсэндээ дуусах гэхэд хөө. Тэнд бас нэг юу бах завшаанч нөхөр байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэр янз янзын бодолтой хүмүүс гарч ирээд ингээд нийлэх дээр чинь бол нөгөө зорилго чинь ондоо байгаа учраас тэрнээсээ хамаарат бас тэр нэг хуваагдал чинь гарч ирж байгаа шүү дээ. Хуваагдал гарч. Тэгээд одоо жишээ нь одоо тэр холбогдох байгууллагууд дээр нэр дэвших тухай асуудал гараад ирэх дээр чинь би тэгвэл яаж яг би нөгөө намаар дамжаад юмд хүрэх гэж байгаа хүн бол би юу хийх вэ гэж тийм ээ. Жинхэнэ үзэл бодлынхаа төлөө явж байгаа. Итгэл үнэмшлийнхаа төлөө явж байгаа хүн бол бас арай ондоо. Сум тойрол, багуудыг тойрол, ард иргэдтэйгээ уулзаад, намын гишүүдтэйгээ уулзаад явж байна. Олон хүчин зүйлс байна. Тэгвэл энэ дөрвөн нэр дэвшигчийг та яаж дүгнэх вэ? Мэдээч үндэсний болгоор нь нэлээд удаан байсан нэр дэвшигчид байгаа. Та бол олон жил Гэхдээ энэ бол эн чинь үе солигдож штэ. Цоош нь үе гараад ирчихлээ. Одоо манай үеийн үе чинь бол үнэхээр хийдэг юм а хийчихсэн. Бидний үеийн гол зорилго бол юу байсан юм бэ гэхлээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжүүлэх гэсэн зорилго байсан тийм үү. Тэр дарангууллын тогтолцоог олж ардчлалын элементүүдийг ардчлалыг бий болгоё гэсэн зорилго байсан. Энэ зорилгоо бол бид нар биелүүлсэн байхгүй. Бид нар хийх ёстой ажлаа хийсэн биз дээ. Та нар зах зээл шилжчихсэн байгаа үстэй. Сайн муу ч гэсэн зах зээлийн бүх институтууд өнөөдөр байж шээ. Мөнгөний бодлогын институтууд ч байна уу? Байж байна. Сангийн бодлогын институт ч байж байна уу? Санхүүгийн зах зээл ч байж байна уу? Даатгалын тогтолцоо ч байж байна уу? Валютын зах зээл ч байж байна. Бүх зах зээлийн эдийн засгийг удирдах явах шаардлагатай мөнгөний бодлогын бүх хэрэгслүүд байж байна. Сангийн бодлого гэдэг. Сангийн бодлогын бүх хэрэгслүүд байгаа юу? Татварн байж байгаа юу? Гайлн байж байгаа юу? Бүхэл юмд бүгдээрээ байж байгаа шүү. Тийм учраас одоо бид нар тэр ажлыг чинь хийгээд өгсөн. Зах зээлийн эдийн засаг руу шилжүүлэх тэр төвлөрсөн төлөвлөгөө гэдэг тогтолцооноос нөгөө юм руу шилжүүлэх тэр ажлыг бол бид нар хийгээд өгсөн. За төрийн тогтолцоог нь аваад үзье. Нэг намын тогтолцоо байсан. Тэрийг олон намын тогтолцоо болгож өгсөн үү? Хэлэн нийтлэх хэрэгчлөө гэж байсан. Ганцхан сонирхолтой байсан. Тэрийг олон сонин одоо ингээд бүх олон мянган телевизүүд бий болчихсон байна уу? Үг хэлэх хэрэгчлөө гэж байна. Ярьж болохгүй л байсан шүү дээ. Одоо харин буцаад тийм юм руу орчих гэдэг. Ярьж болохгүй л байсан. Тэгт чи одоо бүгдээр ярьж шүтэх хэрэгчлөө гэдэг. Болтгүй л байсан шүү дээ. Цагаан сараар гандан орж чаддгүй л байсан шүү дээ.
Тэгэхэд чи өнөөдөр бүр юу байтугай бүр янз юм тодруулаад чаачин бол. Тэгэхээр бидний үеийнхэн бол үндсэндээ өөрийнхөө нуруунд дээр ирсэн ачааг бол би амьхандаа нэр төртөө биелүүлсэн гэж бодож байгаа. Энийг аваад явна гэдэг бол ондоо асуудал. Би энэ ардчсан намын залуучууд хандаж нэг юм хэлээд байна. 2000 оны 12 сарын 6-нд Монголын хамгийн хүчрхэг ардчсан намыг бол байгуулж өгсөн хүн одоо яг та нарт хараад ярилцлага өгөө зогсож. Тэр үед тэр 5 намыг байгуулсан хүн чинь би өөрөө байна. Үүнд нэг мэддэггүй юм. Тэгэхдээ тэр 5 нам дотор ч хамгийн хүчрхэг нам нь ямар нам байсан? Монголын үндэсний ардчсан нам байсан тийм үү? Ерд бүх юмыг шийддэг байсан. Үндэсний ардчсан нам улс төрийн намуудыг нэгтгэх хэрэгтэй гэж шийдээд тэгээд тэр социал демократ тэгээд бусад намууд ингээд аваад хамгийн хүчрхэг намыг байгуулад өгсөн. Тэгээд би энэ намын залуучуудад хэлээд байхгүй. Та нар бүхний хариуцлагатай байгаарай. Эдийн засгийн бүх институтууд чинь байгуулад өглөө. Төрийн институтууд чинь байгуулад өглөө. Хамгийн хүчрхэг улс төрийн нам чинь байгуулад өглөө. Тэгээ энийг олигтойхон шиг авч явж чадахгүй байгаа бол одоо хогч шүү. Гэтэ одоо энэ яриад байгаарай гэж. Маш хатуу хэлж байгаа. Тэгээд бусад хүмүүст ч гэсэн хэлмээр байна. Үнэндээ шаардлагатай байгаа бүх юм нь бүгдээр байж байгаа шүү. Одоо өөрсдийнхөө хувь заяанд эзэн болоод энэ улс орныг л аваад явах асуудал шүү. Тэрнээс хэн нэгэн хүнд даатгаад туулаад байх шүү, тийм ээ. За одоо чи. За одоо үндэсний бодлогын орооны 360 гишүүний одоо жинд ороход цогөөг нэг арчил морьтон практик жид арж байна. Тэгэхээр энэ би дараагийн сонгонд энэ би бол ястаа тэрийг мэддэггүй хин хідэн хүнтэй яа нэг олон фракцтай тухай яриад байдаг. Би бол тэрийг яг нэг нөгөө хэлэхэд бол тоо байгаа л тэгээд нийлж яриад бас нэг ашиг сонирхол элдв юм байдаг байлгүй тэр биш. Тийм ээ. Тэр нэг хэлж байгаа бол Энэ дөрөвнөр төвшигчээс ардчсан намыг цааш аваад явуучих чадамжтай ардчсан намыг ялалтанд хүргэх одоо боломжтой тийм кандидат байна уу? би бол одоо энэ дөрвийг ингээд харж байхад бол яг бүгдээрээ л дажгүй л харагдчихээн тийм ээ. Өөр ингэсэн давуу талтай байгаа, сул талтай байгаа. Тэгээд нэг хоорондоо нэг одоо би энийх давуу сул талыг ингээд нийлүүлээд ажиллах тийм чадварыг бол эдгээр байх ёстой гэж бодож байна. Шаардлагатай үед нь чанга дуурч чаддаг, шаардлагатай үед нь зангаргаа гаргаж чаддаг, шаардлагатай үед нь буултаа хийж чаддаг, эвлэрлээ олж чаддаг. Тийм одоо ухаан бол эднэрт их ш одоо байгаа байлгүй. Түрүүний миний хэлсэн санаа тэр тэгэл авч явж чадахгүй байгаа бол одоо хохин үстэй тийм. Ийм айтах юм байгуулад өглөө хийгээд өглөө. Зүгээр энэ дотроос би одоо хин нэг нь онцлно гэдэг бол чиний надад асуулт чинь арай жоохон тийм. Мухайл асуулт байна тийм. Доогоор зогсон тийм ээ. Би бол энэ хариулмааргүй. Би асуулт асуучих. Газар ер нь юу болсон юм бэ? Ямар төлөвийг туулаад Ямар газар? ардчилсан намын дээр соёлын дүүргүүний тийм байсан да. Тэр одоо байхгүй нураач барилгач баригдаг байгаа шүү. Оо мэдхгүй. Тэр юмнуудыг бол би ястаа мэдхгүй. Тэр тухайн үеийн намын дарга нар хариуцлаа. Би 2000 оноос хойш намын дарга биш шүү дээ. 25 жил мэдхгүй юм дээр. Нэг тиймэрхүү сураг гараад байд. Би үнэхээр мэдхгүй юм мэдхгүй л гэж хариулсан. Та түрүү ялагдсан шалтгаан ярьлаа шүү дээ. Одоо тэгвэл ардчилсан нам зөвхөн урагшаа арчлах хэрэгтэй те. Ирээдүйд яах вэ гэдэг. Одоо ялахын тулд яг хамгийн түрүүнд яах ёстой юм. Тэ дээрэс нь нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр бол тэр бол 5 удаа дарааж ойлгомжтой юм байгаа шүү дээ. Ялахын тулд байна те. Ард иргэдийн сэтгэлийг л эзэмдэх хэрэгтэй. Тийм үстэй. Одоо саналыг чинь ард иргэд өгж байгаа нь үнэн биш нэ? Эсвэл болчихсон уу? Ард иргэд өгж байгаа биз? Тэгээд тэр хүний саналыг авахын тулд чи сэтгэлийн л эзэмдэн л дээ. Сэтгэлд нь хүрв. Юу хэрэгтэй байгаа, яагаад хэрэгтэй байгаа. Гэхдээ нэг популизм хоосон яриа тэрэггүй шүү дээ. Одоо ч бүгдээр ингээс нь залхаад дуусчихад шүү дээ. Ядаргаатай болчиход. Үнэхээр нэг сериозны бодиттой нэг юм үндэслэлтэй. Тэгээд тэрийг хэрэгжүүлэх магадлалын тооцчихсан нэг тийм юм л гаргаж ирэх хэрэгтэй байна л да. Би бол нэг хоёр зүйлийг манай энэ намын нөхдүүд яриасаа гэж хүсдэг. Нэгдүгээрт нь бол тэр өмчийн эрхийн асуудал. Өнөөдөр манай Монголд өмчийн эрх бол бүр арай дэндүү хөсөр байна. Өсөрч байна. Хүн өмчтэй байх ямар ч болцоог ушгуулах ч гэдэг чинь хэн дуртай нэрж ирэл өмчийн булаадаг, дээрэмдэг, усааж авдаг, элдв янз юм болдог. Тэгэл айлгаас өрдүүлж байгаа л хүч хэрглэж байгаа л авдаг. Энэ зондоо шатар хөтлөөр нэг бүн цэрэг дагуулж болох нэг дээрэмдчихлээсэн. Тэгээд тийм хандлагатай хүмүүс чинь төр утасыг удирдах явахтар чи яаж байгаа. Уул нь хүн чинь өмчтэй байх хэрэгтэй. Тэр өмчөө өсгөж үржүүлэх хэрэгтэй, баяжуулах хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй, өвлүүлэх ёстой тийм ээ. Тийм өмчийн эрх нь баталгаажсан байж энэ улс орон чинь босч ирд юм а. Энийг та нар нэг онцгой анхаарч ирэх сонгуул Монгол тэр элдв янз юм дээр энийг нэг мань үчиг дурак нь хүртэл ойлгочоор тайлбарлаад өгөөч гэж хүсэж байгаа. Хоёрдугаарт нь хилцлийн тухай асуудал.
Хэлцэл гэдэг маань хоёр нөхөр хоорондоо гэрээ хэлцээр байгуулах тухай асуудал шүү дээ. Чи 18 нас хүрсэн үү? Хүрсэн. Иргэний үнэмлэх авсан уу? Авсан. Би 18 нас хүрсэн үү? Хүрсэн. Иргэний үнэмлэх авсан уу? Чи бид тэр хоорондоо тохиролцлоо. Гэрээ байгууллаа. Тэгээ эн чинь бол уже одоо хэлцэл байхгүй юу? Энэ хэлцлийг хангах үүрэг нь төрд новдож байгаа юм. Чи надаас юм авчхаад мөнгөний өгөхгүй байх юм бол төр чинь хурж ирээд хөш найзаад ихгүй шүү. Чи энэ хүнтэй гэрээ байгуулсан уу? Хэн нэгэн хүн чамайг хүчээр байгуул гэж хэлсэн үү? Тулгоонд чинь буу тулгасан уу? Үгүй чи сайн дурын үндсэн дээр бичиг үсэг тайлагдсан хүн хуулийн өмнө хариуцлага хүлээх чадвартай хоёр хүн гэрээ байгуулсан тийм ээ. Тийм учраас чи тэр гэрээнийхээ дагуу энэ хүнд өгөх ёстой юм өгөө гэж. Энэ хүн нь болох тэр бараагаа яах ёстой? Нийлүүлэх ёстой тий чамд. Би чамд бараа нийлүүлээ чи тэр үнийх нь оронд над мөнгө өг гэсэн бол энэ хилцэл байхгүй. Тэгээ энийг хийж чаддаг байх ёстой. Манайд өнөөдөр энэ алга. Жижиг дунд бизнес дээр ч бөөн хөлөх, дунд бизнес ч гэсэн хөлөх, томчууд дээр нь ч гэсэн сүлдээ одоо тэгээ бартер мартерлогоороо замбраага алдаад явж байгаа шүү. Тэгэхээр энэ хилцлийн эрхийн тухай асуудал. Энэ асуудал бол онц чухал асуудал. Тэгэхээр би хоёр зүйлийг онцолж хэллээ шүү дээ. Нэгдүгээрт нь өмчийн эрхийн тухай асуудал байж байна. Хүн өмчтэй байж ижил юм босч ирнэ улс орон хөгжиж. Хоёрдугаарт нь тэр өмчөө захиран зарцуулж хэрэгжүүлэхэд хилцэл гэж нэг юм хаасайгүй хийх ёстой болоод байгаа. Тэгэхээр тэр хилцлийн гүйцэтгэлийн хангаж өгөх үүрэг бол төр зэвсэгт байх хэрэгтэй. Тэрнээс өөрөө ороод би чиний талд орчход эсвэл энэний талд ороод ингээд хэн над мөнгө өгнөгээ төрön суугаад иж болохгүй шүү дээ. Төрийн албаа гэснээр навилгалаа авахгүй тийм ээ. Үгүй тийм юм байж болохгүй. Энэ бол зөвхөн хилцлийг ямар үүрэг хүлээсэн байна тэрнийхээ дагуу чи үүргээ гүйцэтгэ гэж шаардлага тавих асуудал бол төрийн үүрэг гэж байна. Тэгэхээр энэ хоёр асуудал бол энэ ойрын үеийн юунуудад бол нэлээд явах болов гэж би гордож байна. Гэхдээ эдгээр мэдэхгүй л дээ аваад явах нь байхгүй. Та нар ч гэсэндээ хэвлэл мэдээллийн байгууллагууд хариуцлага хүлээж л байгаа үстэй. Хэрвээ хүлээдэг юм бол энэ асуудлыг гаргаж ирээд ярих хэрэгтэй шүү дээ. Манай хэлцлийн асуудал маань ямар хөө янзын төвшөнд байна. Өмчийн эрхийн асуудал ямар төвшөнд байж чинь суур асуудал байхгүй. Бидний нөгөө яриад байгаа зах зээл гэдэг юм чинь энэ шүү дээ. Ердөө өмчт хэлцлээ. Ардчлал гэдэг юм чинь бас ялгаа байхгүй. Төрийн тогтолцоо гэдэг чинь бас ялгаа байхгүй. Ийм л юм байгаа шүү дээ. Гэж хэлээд цугааргүй их баярлснаа дахин хэлье. Зөвлөд тийм үү. Та нар насаар бүгдийн байхгүй болохоор